Маш том мэдээтэй. Би буруу автобусны буудлын дээр байгаадсан юм биш. Яна одоо эндээс хаана автобус ирдэг бол Сайн байцгаана уу? Хай. Тэгэхээр би өнөөдөр миний өнөөдрийн зорилго бол автобусны эхний бодлоос эцсийн бодол хүртэл буухгүйгээр сууж явах. Тэгээ энэ эцсийн бодлохоор мөс мэгзэнс биологчлуудын эцэс хүртэл суuna. Тэгээ тэндээсээ би өөр автобусанд сууна гэж бодож байна. Запаро. Арajun зогсоо. Амгийн түмэн татсан хөө. Хит болж байна. Автобусан савууч. Яагаад ингэж төвчрээд байд юм бэ? Улаан чулуут нь бодвол тийшээ мишиж. Миний хорон харагдаж байна уу? Where is миний хорон? Энд хаягаар юм шиг байна. Улаан хогийн машинууд байна. Одоо би эндээсээ яа гэж бодож байна. Алтан овооны нэг автобус авахгүй. Энд тийшээ ирснээр тэр хөлт нь явчаад тэгээд тэндээсээ түг орё гэж бодож байна. Тэгээд би зам гарчихлаа. Ингээд машинууд цаашаа улаан чулуутраа тэнд харагдаж байна. Тэр юм шиг байна. Энэ болохоор автобусныхаа сүүлийн зогсоол юм байна. Нарны хүүхдүүд гэдэг цэцэрлэг тэнд харагдаж байна. 260 доор цэцэрлэг. Тэгээ эндээс би хаанаас нь автобус явд юм бэ? Ат маркет. Хаанаас нь автобус явд юм бэ? Тэгээ ийшээ ингээд оруулж гарах юм байна ингээд. Тэгээ цаашаа улаан чулууч яваа. Хамаагүй хүмүүс авч болохгүй юм шиг байна. Энэ автобусны зогсоол нь тэгээд энэ шинээр амар очиодлоод ингээд хэвчээс хийжүүлсэн баамаа. Одоо би заяа Алтан овооны 1-р буудлын руу алхаж байна. Дээшээ алхах юм байна. Өнөө хүн юм уу? За мэдэхгүй. Харагдахч байна. Тэгээд Алтан овооны 1-р буудлаас цаашаа бүр эцэс хүртэл нь явж үзээд тэр автобусандаа суугаад төв орё гэж бодож байна. Нүр сүндэрч байна. Гэтэ утаа болоолгоо. Сайхан байна. Би тэгээ та нарт хот эндээс ямар харагдаж байгааг харуулах болно. Бидэндээ цугаагаарай. Үгүй наадтай цугаагаарай. Тэгээ шалгаад автобусны буудлын дээр нь зогсож бай та. Эсвэл ингээ бараг алхаад явчих уу. За мэдвэхгүй. Сая тэр 57-гийн Б гэдэг автобус яваад өглөө тэр алтан овоо орох байсан юм шиг байна. Автобусны зогсоол дээр энэ алтан овооны завсар 1-р завсар 1 гэсэн автобусны буудлын дээр байна. Та нарт улаан чулуутыг харуулъя. За одоо заяа. Тэнд хогийн цэг хаана вэ? Ийш энэ хавцаал хогийн цэг ингээд машинууд нь орж гардаг юм байна. Тэр дээшээ бол өөрөө явдаг юм гэхгүй. Улаанбаатар хот ингэж харагдаж байна эндээс. Улаанбаатар хот
Гэртийн жоохон хойд уулнаас. Ер нь бол уул шиг л. Уултай л байна угаас. Дөрвөн уулынх нь хойдлын уул. ертөнцийн зүгээр. Жоохон баруун хойно. Тэнд дотооныг станцууд харагдаж байна. Тийшээ урагшаа ингээд хотын урд хэсэг. Нэг иймэрхүү л харуулцтай байна да. Өөрийнхөө бас бичлэгийг хийчтэй юм уу? Яна тэр яагаад тоглолцсон юм болоо? Яна хүмүүс нэг жоохон гайхчихлаа. Гэтэ зүгээрээ машин нэг хаагаад ингээд явж байсан. Бас ичих хүн чаалаад юм яа. Би ер нь бол өнөөдөр 20,000 төгрөгтэй тэгээ автобусны карттай гарыг гэж бодоод тэрийг л өрөө гэж бодсон байгаа. Энэ биш байна миний мөнгө. Тэгээ би түрүүн тандарт харуулсан байж магадгүй 20,000 төгрөгнөөсөө CU-гээс нөгөө green tea latte тэгээд Kinder нэг юу лээ. Нэг юм авч дэ 5,000 нүрчгсэн. Одоо надад 15k байгаа. Тэгээд миний автобусны карт минь байгаа. 2 удаа автобусанд явсан байна. Одоо надад дахиж 2 явах хэрэг байгаа. Тийм ээ. Ер нь бол миний энэ хийж байгаа зүйл бол ажилгүй үнийг хийх юм л да. Би амралтай явсан учраас ийм хийгээд явж байгаа. Өнөөдөр бол 5 дахь өдөр. 5 дахь өдрийн 2 одоо 3 өнгөрч байгаа. Тэр жоохон оройтож бисаад орой орчихсон. Уул нь эрт багсан бол яхаа бас өөр автобусан зугаа өөр тал руу явж болох бас. Өнөөдөртөө бол ингээд дуусхыг гэж бодож байна. Нөгөө 57-гийн Б маань миний нөгөө талд хүрээд ирлээ. Тэг явж байна. Тэр би энэ цуусан бол ингээд аль хэзээний тойроод ирчихсэн байх байлаа. Одоо хүртэл хүлээсээр байна. Миний автобус ирдэг вэ. Тэгээ ирэхт өгч байгаа хөө. Жохон төгжирч л явах. Машин ирж байна. Энэ одоо юу ийгээд байгаа юм гэж бодно. But it's okay. Nice. Ер нь бол янзтай. Харагдаж байна уу би? Тэр машин яваад төс. Ирэхтс. Маш удаа хүлээж байна. Хэр удаа хүлээхээ мэдэхгүй байна. Нэг машин ирж байна. Амжиргаа цагаан ирж байна. Ямар салхитай олчвоо энэ яагаад салхитай байгаа бэ? Тэнд бас нэг машин. Энэ машин яах гэж байгаа бэ? Яагаад ирж байгаа бэ? Энэ угаас ирж байгаа. Это мэдхгүй I don't know. Олон машины тавьдаг дамбай энэ тэндээс бичлэг хийх гингүүт. Башгүй. Гайг болцсон. Би харагдаж байгаа юм болоо да гэж. Би уцончгүй дээ. Тэд дэлгүүр байгаа юм байна. За би энэ зам дээр явна. Хамгийн гол нь машин байхгүй байхад тэндээс нэг машин ирж байна. Тэрэндээ дээрээс бас нэг машин ирж байна. Эргээрээ чи эргээ тийш ороорой эсвэл та чигээр явъя. Чигээр явах гэж байна. Та байхгүй.
That's not a nice look. The English is you know. Ой. Та нар сая сонссон уу? Кимбап 3200. Дэнчэрлэнгийн ус 1500 юм байна. 4700 гүтгэж байгаа. Юм шүү. Биш. Вау. Ийм том байдаг юм чи. За энэ хар. Би нэг сайн дотор идэж болох л байсан баг та. Гэтэ гараад ирлээ би. Найраа иднэ. Гата иднэ. Миний ус ямар амар сэгсгэр юм бэ? Миний автобус хаана явчихвал. Оо. За сайтер гарцаа гаргасан. Бам одоо шууд энэ зам дагуу. Гарнаа. Тийм ээ. Би сая автобусыг харсан чи алтаа оны 1-р бодсон бах юм. Хаана байгаа юм бэ? Яахгүй бах юм. Ирж байгаа юм болов. Яа яг болтлоо. Яг сайт хийсэн алтаа. Энд алтаа оны 1-р бодлоо юм. Миний автобус байдгүй. Арай яваад гэсэн юм шиг таараа. Тэгээд замын гол төвчээгээд. Тэр замаагаар зэтвэсаа. Миний автобус аанаа юм болоо. Болтлоо. Хайрд юу игээд байгаа юм бэ? Нэг дуудлах мэдээ байна. Би сая автобусаа өнгөрүүлчих гэж. Яа, бараг 30-40 минут хүлээсэн автобусаа өнгөрүүлээд явуулчихсан байна. Намайг яг гарч ирсэн чинь автобус харагдахгүй байсан. Тэгтээ алтаа оны 1-р бод гэж гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр яг явж исэн байна өнгөрөөд. Старыг автобусыг хүлээж байна. Oh my god, that's зүгээр дээ. За одоо нэгэн бодлын дараа миний автобус ирж байна. Ингээд гар ингээд ийм амар улайцсан танаас тарж байна. Маш их даарсан байна. За эдгээр ингээд энийгээ дуудаад яах гээд байгааг мэддэхгүй ингээд цуглаад байна. Тэндээс нэг ирж байна. Бурхан юу гэдэг юм. Яцгаа. Яв залуучуудаа. Та нар явсан дээрээ яваач. Миний автобус одоо ирж байгаа да. Юу ч хийгээд байгаа юм. Би маш том идэхтэй. Алтан овооны завсар алтан овоо нэг гэсэн бодлож өөр юм байна. Би сая сууж байгаа автобус 62 гарсан чи аль хэзээ алтан овоо нэг гэснийг өнгөрцөн байна. Би буруу автобусын буудлын дээр байгаад байсан юм биш. Энд өрөөсө 57-гийн бэл ирд юм ээ. Йоо. За одоо яах вэ? Тэр завсар биш нэгийг нь хаана гэдгийг харж байгаа тэндээс суухаас. За надад заяа. Одоо би энэ алтан оны завсар нэгээсээ алтан оны 48 хүртэл алхаж явна заа эцэс хүртэл нь. Тэгээд тэндээсээ 62 номерт суух. Тийм арга зам байна. Үгүй бол тэр 57-гийн бэ. Хаа байсан хаач хүлээ явж гин. Хэд ишээ дээшээ мишээ нилээн төгжирд юм лээ. Тэгэхээр мүдгүй юм байна. Тэгэхээр 48 хүртлээ алхаад тэгээд сууцгаая. Түр баяртай. Сонгоны хайрхан дүүргийн 26 дугаар хороонд явж байгаа юм байна. Энэ нөгөө энэ дулаан чулуутай хогийн цэгмэг гэсэн чинь биш юм байна. Тэр бүр цаашаа яваад байд юм уу?
Уулынхаа цаана уу? Хаана уу? Ингээ машинууд ингээ явж байгаа байхгүй. Тэгээ зам нь хаана төгсөж байгаа мэт. Энэгээр өөр газрууд юм хат. Ташаалбал тэр нэг барилга юу юм? Дахин боловсруулах төм үү юм бол үйлдвэр төвч гэж. Тэр алхасаар л байна. Тэ 48 дугаар удамж хөтлөө явчаад тэгээд тэндээсээ 62 нэмэр цундаа энэ гадаа цас орж шít. Та нарс харагдаж байна уу? Би бүр гайхлаа. Юу вэ? Тэгсэн чинь энэ цас орсон байна. Орсон байна. За тэр 48 дугаар удамжинд өгчл ах шүү байна. Тийм тойрог эргэж мэргээд байсан. Эндээс Улаанбаатар хотол үнэхээр хол харагдаж байна. Яг юм жоохон цасан ороод ах шиг байна. Нилээн алхачлаа шүү би. Тэр хартаа нар тийм гоё харагдаж байгаа юм. Яг зураг шиг. За энэ 48 дугаар удамжных нь эргүүлэх юм шиг байна. Ингээд эргээд явд юм билээ. За эндээс хот ингэж харагдаж байна. Бараг яг хол харагдаж байна. Амар. Яна одоо эндээс хаана автобус ирдэг бол ёо жинхэнэ хотын яг захад ирлээ. Одоо ингээд эндээс цаашаа бэлэн байж байгаа байхгүй заа. Хаана автобус ирдэг бол энэ хавтал ирдэг юм шиг гэж би бодож байна. Явах юм шиг юм сайда. Тэр ах бүр тийшээ авч байна. За энэ хоёр хүн бол цайндаа орох жоо юм байна. Тэр хавцаанаас намайг суугсан. Тэр хавцаанаас арын автобус нэрнэ гэсэн. Яг хааны юм болоо. Энд төв зам нь байна. Үнэхээр залуусаа энэний цаана гэр мэр байхгүй. Дахин хэлэхэд ийм газар лөө, ийм таньж мэдхгүй газар лөө ганцаархнаа ерөөсөө явж болохгүй шүү гэж хэлье. Би бол жоохон тэнэг болохоор ингээд ганцаархнаа ийм газар лөө яваад төгсөн байгаа байхгүй юу? Одоо бодохоор үнэхээр амар санагдчихж байгаа. Би амар өлсөөд байна. Жина танарт. Цаас орж байна гадаа. Дараагийн автоос нь эндээс л ирэх юм шиг байна. Тэр жоох явах хэрэгтэй юм болов уу? Дараагийн зогсоор
гэрлүүгээ явах гээд ижээн юм 62 номер цуцаар 10 дугаар хаалтай буугаад харна. Тэгээд энэ хүрээд бичлэгээ дуусгая гэж бодож байна. Ер нь бол жоохон тэнд очиод айчсан байна. Нөгөө ямар ч хүн байхгүй. Тэгээд тэр нэг арх тарчихсан ахаас жоохон айчсан. Ер нь жоохон нэггүй болчихсон байна би. Тэгэхээр тиймэрхүү юмроо бол дахиж явахгүй гэж бодож байна. Тэгээд одоо би гэрлүүгээ харьлаа. Бичлэг маань мэдээ сонирхолтой байсан гэж бодож байна. Би үнэхээр их бараг зориг гаргаж очлоо. Тэгээд бүгдээрээ баяртай гэж хэлмээр байна. Баяртай. Би ихтэй орчихсан байна. Гэртээ харсангүй. Чүрийн тавраас нэг авчаа тэгээ харин даа. Хэрэг гэж бодож байна. Энэ бол нилээ ядарлаа. Миний ирчүүч минь байхгүй боллоо. Амар ятарч байна. За бай бай.